Яйны ирээдүйд цогцлбол сургуулийн багийн багш Төлөв байна. Тэгээд та бүхэндээ өөрийн арга зүйн туршлагаасаа хуваалцах байна. Би боловсролын байгууллагад 13 жил ажиллаж байгаа. Магистр зэрэгтэй. Ер нь багшийн хөгжил гэдэг бол өөрийн оролдлого чармаалтаас нэлээдгүй илүү шалтгаална гэж боддог. Ингээд та бүхэндээ хэлбэр аргаар хэрхэн яаж хөдөлгөөнд үзүүлэн бэлтгэх вэ гэдэг арга зүйгээсээ хуваалцаж байна. Би дараах 4 чиглэлүүдээр та бүхэндээ арга зүйгээсээ хуваалцах гэж бэлтлээ. Энд багш бид юу хүсэж байна вэ? Бидний хэрэгцээ юу вэ? Бидэнд юу шаардлагатай байна вэ? Гэх талаас та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцна. Хоёрт нь ерөнхийдөө энэхүү аппликейшнийг хэрхэн ашиглах юм бэ? Ашигласнаар бидэнд ямар ач холбогдолтой юм бэ? Давуу тал юу вэ? Энэ талаар та бүхэндээ танилцуулна. Харин гуравт нь энэхүү аппликейшнээс Numberline гэдгийг ашиглаад хэрхэн ээлжид хичээл буюу нэмэлт даалгавруудыг бэлдэж болохын ямар үзүүлэн хийж болох талаар боломжууд байгаа та бүхэндээ танилцуулна. Харин дөрөвт энэхүү аппликейшнуудыг ашиглаад ямар төрлийн үзүүлэнгүүд бэлдэж хийж болох вэ? Жишээ загваруудыг бэлдсэн байгаа. Энийг та бүхэндээ танилцуулна. Багш бидний хэрэгцээ бидэнд одоо ямар үзүүлэн байвал бидэнд шаардлагатай байна? Бидэнд ямар хэрэгцээ гарч байна вэ гэхээр нэг үзүүлэн хийгээд энэ олон суралцсан зорилтыг хангасан байвал зүгээр мөн зардал бага орохоор цаг хугацаа хэмнэлсэн багшид ачаал багтай хамгийн гол зүйл бол хувиргаж өөрчилж ашиглах боломжтой. Зөвхөн нэг удаа хэрэглээд цааш нь хийх биш, тэрийг бүхэл зүйлд ашиглах боломжтой байл зүгээр гэж би боддог. Энэхүү хэрэгцээг маань энэхүү Matlearn Center гэдэг аппликейшн бол хангаж чадгаар байна. Ашиглаж болох үеч сурагчдын сонирхлыг татах үеч хөдөлгөөнтэй үзүүлэн хийж болохоор юм байна гэж би олж харсан. Энд бол маш олон давуу талууд харагдаж байсан. Жишээ нь бүх төрлийн хичээлүүдтэй интеграц хийх боломжтой, бүх төрлийн хичээлд ашиглах боломжтой байсан. Залгамж холбооны хувьд бага гэлтгүү дунд анги ахлах ангиудад хүртэл ашиглах бүрэн боломжтой харагдаж байсан. Тэгвэл энэхүү аппликейшнийг хэрхэн ашиглах вэ? Гэх талаараа та бүхэнтэй танилцуулъя. Хайлтын цэцэн дээр мэдээж Matlearn Center.org гэж бичнэ. Ингээд бичгээр дараах цонх гарч ирж байгаа. Үүний apps буюу улаанаар тодруулсан энэ хэсгээр дарахаар ийм 7 ширхэг зурагтай цонх гарч ирнэ. Энийг ороод үзэхээр багш болгон бүр ашиглах юмсан хөдөлгөөнд үзүүлэн хийж хичээл бэлдэх юмсан гэсэн сэтлийг төрүүлж өгч чаднаа гэж бодож байна. Миний хувьд Numberline ашиглаж хэрэглэх түн бэлдсэн байгаа. Ингээд Numberline гэдэг аппликейшнийг сонирхож үзэхэд 1-5 дугаар ангийн математикийн хичээлийн бүх тоолол ба асуудал шийдвэрлэх суралцсан зорилтыг бүрэн хангасан хэрэглэх түүнүүдийг бэлдэж болж байсан. Маш сайн шалтай бүр олзуурах хүчтэй санагдаж байсан. Энд маань ямар агуулгууд багтсан байдаг вэ гэхээр тоол ба асуудал шийдвэрлэхэд 1-ээс 10, 100 мянга бүр олон оронтой тооны тоог хуваартай хувааргүй тоон шулуун дээр тэмдэглэх, баримжаалах, тоймлох, орны нэмэгдүүн задлах, нэмэгдүүлж хорогдуулах, дахин ихсгэх, дахин багасгах, мөн хөдөлгөөний бодлогууд бүх төрлийн эерэг сөрөг тоо,
жишээх, тэмдэглэх, харьцуулах, мөн энгийн болон арвтын бутархай, холимог бутархай нэмэх, хасах, тэмдэглэх, за бүр загварчлах, энгийн бодлогуудыг хувиргаж өөрчилж зохиоход ашиглах бүх төрлийн хэрэглэгдэхүүнийг бэлдэж болж байсан. Ингээд та бүхэндээ энэхүү аппликейшн ашиглаад хийсэн хэрэглэгдэхүүнээ танилцуулах гэж байна. За сайн бацхан хүүхдүүд өмнөх хичээлээр бид нар хэсгийн бодлогыг бодох арга буюу хэсэгт ноогдох тоо хэмжээг олох бодлогууд бодож мөн энэхүү хичээлийг судалсан байгаа. За өнөөдөр болохоор хэсэгт ноогдох тоо хэмжээгээр уг тоо хэмжээг олох гэсэн хичээлийг үзэх гэж байна. За ингээд үүнийг үзэхийн тулд дараах бодлогыг хэдүүлээ хамтарч удаа. Анги 36 сурагчтай үүний 9-5 нь охид бол анги хэдэн охидтой вэ гэсэн энэхүү тоог бодохдоо бид нэр ангийн нийт сурагч нь 9-5 гэсэн учраас бид нар 9 тэнцүү хэсэг зурх хэрэгтэй. За багшин дээр 9 тэнцүү хэсгийг тэмдэглэе. 4, 5, 6, 7, 8, 9. За үүний 9-ний 5 нь охид гэсэн учраас багшин энэ дээр 5 хэсгийн тэмдэглэжээ. За энэ 9-ний 5 энэ хэсэг бол охид. За тэгвэл анги хэдэн охидтой вэ? Энийг бид нар олох гэж байгаа. Үүнийг олохын тулд мэдээж анги 9-ний 5 буюу 9-ний 1 хэсгийг олох шаардлагатай. Үүнийг олохдоо нийт сурагчийг 9 тэнцүү хэсэгт хуваалаа. 36 гэстэй байгаад 4. Энэ бол 9-ний 1 хэсэг буюу 1 хэсэгт ноогдох тоо болчихно. За энэ дээр ингээд тэгвэл яах нь 1 хэсэгт ноогдох тоонуудаа тэмдэглэж болох нь. За ингээд бодлогын өгөгдөл илүү тодорхой харагдаж байна. За үүнээс одоо охид хэдвэ? Энд зураг дээр билэн харагдаж байна тийм ээ. 1, 2, 3, 4, 5, 4. За энийг бичгтээ бичиглээ мөн зөв хийгээрэй. 4 нь 5 гэж бичвүү, 5 нь 4 гэж бичвүү. Бичгэл дээр сайтар анхаарах ёстой. Энийг харахад 5 нь 4 байгаа учраас 5-ыг өрчгөн 4. 5 нь 4 нь 20. За энэ маань бол юу гарч байгаа? 5 нь 4 20 буюу ангийн охид. Бодлогын нэрийг заавал бичих ёстой. Ингээд хариу буюу анги 20 охидтой байх. За одоо тэгвэл өдөрөө бодлого дахиад хувиргаад үзье. Анги нийт 36 сурагчтай. Үүний 9-ний 5 нь охид бол анги хэдэн охидтой вэ гэж үзсэн. Тэгвэл одоо анги хэдэн хүүгүүдтэй вэ гэдгийг олъё. За хүүгүүдтэй вэ гэдгийг олохын тулд бидэнд дахиад нэг тэмдэглэгээ бас хэрэглэнэ. За энэхүү тэмдэглэгийг багш нь ингээд өөр ялгаад даун тэмдэглэжээ. За энэ хэсэг бол ангийн хүүгүүд. За тэгвэл ангийн хүүгүүдийг яаж олох вэ? Мэдээж бид нар нэг хэсэгт ноогдох тоогоо олчихсон. Тийм учраас энэ дээрээсээ ангийнхаа хүүгүүдийг олох боломжтой. Хүүгүүд хэдэн хэсэг вэ? 1, 2, 3, 4 хэсэг. Нэг хэсэгт ноогдох тоо маань 4. Тэгвэл яах нь? 4, 4-ийн гэж олох нь тийм ээ. За багшин тэмдэглэе. 4, 4-ийн хэдүүлээ 16. За тэгвэл энэ бол ангийн хүүгүүд байна. За бодлогын нэр маань бол
За анги 16 хүүхэдтэй. Ичлэнгээр одоо та бүхэн тэгвэл гэртээ бодлогынхаа өгөгдлийг дахиад өөрчлөөд ангийн нийт сурагчийг болохоор бодлогын маань өгүүлбэр ямар байж болох вүлээ? Ангийн нийт сурагчийн 9-5 нь охид ба анги 20 охидтой бол анги нийт хэдэн сурагчтай вэ гэсэн байж болно. Өөрсдөө тэгвэл хуургаж өөрчлөөд ангийн нийт сурагчийг олох бодлого зохиож удаарай. Мөн энэхүү бодлогоо өнгөрсөн хичээлийн жилд хэрэгжилжүүлсэн хэсгийн бодлогыг дугуйн аргаар бодох бодлоготойгоо холбоод тэрхүү бодлогоороо бодоод ангийнхаа группт даалгавраа байршуулаарай хүүхдүүдээ. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай. За дараагийн нэг зүйл бол хэрхэн ямар загвар бэлтцүүд хийж болох вэ гэдэг жишээ загваруудыг та бүхэндээ танилцуулъя. 1-р ангийн хувьд 20 дотор 100 дотор унших, бичих, орны нэмэгдэхүүн задлахад ашиглах боломжтой маш сонирхолтой үзүүлэнгүүдийг хийж болно. Мөн энэхүү үзүүлэнгүүдээ тухай бүрэн хуургаж өөрчлөө тайлбарлах бүрэн боломжтой гэсэн. За мөн хавтан үзүүлэн, шоу үзүүлэнгүүдийг ашиглаад бид нар ямар агуулгууд, ямар суралцсан зорилтуудыг танилцуулж болдог вүлээ. Тэр бүх зүйл дээрээ хуургаж өөрчлөөд ашиглах боломжтой. За 3-4-р ангид ороод ирэхээр энгийн бутархай, хэлмэг бутархай, цэцэг дэх бутархай гэдэг ороод ирдэг. Эдгээрийн үйлдэлийг гүйцэтгэх, мөн нэмэгдүүлэх, хорогдуулах бүх төрлийн үзүүлэнгүүдийг хэлхэнт үзүүлэн хийж болохоор байсан. За мөн энэ дээрээ өөрийн гараар бас бичиж тэмдэглэх боломжтой учраас шууд хүүхдүүдэд тайлбарлахад ойлгомжтой байсан. За мэдээж тоон шулуун дээр тэмдэглэж болсон юм чинь баримжаалах, ойролцоогоор тоймлох, за мөн тухайн орныг хүүхдүүдэд хийлгэсэн зүйлээ шалгах хүртэл бүрэн боломжтой хааж байгаад хариу тааруулах зэрэг олон талын давуу талууд харагдаж байгаа. За number piece-ийг ашиглаад өгөгдөл ашиглаад диаграм байгуулах боломжтой өгөгдөл ашиглаад за мөн цэг шулуун за бүр тэр бүхэл параллел зүйлд тэгээд харилцан нэгт шулуун параллел шулуун гэл бүх төрлийн шулуун цацраг хичмүүд хүртэл зурх боломжтой. За мөн number line ашиглаад бодлого зохиох. За энийгээ хөрвүүлээд төрөл бүрийн бодлогоос гадна нэмэгдүүлж хорогдуулах, хуваах, үржихүүлэлтүүдийг бас энэ дээр хийх боломжтой. Энгийн бутархайн хувьд за тэгш хуваагдах эсгүүд байж болно. Тэгш бус хуваагдах байна. Гэтэл бид нар дугуй дээр тэгш хуваах гэхээр зөвхөн 4 тэнцүү буюу 8 гэх мэтлэн хуваадаг бол энэхүү аппликейшн ашиглаад хичнээн тэнцүү хуваах, тайлбарлах боломжтой. Тэнцүү бутархайг бас үзүүлэх хамгийн боломжтой төхөм хялбар үзүүлэнгүүл энийг бэлтэж болж байна. Мөн хүүхдийн сонирхлыг татах үец өнгөөр тэмдэглэн өөрийн багш өөрийн гараар бичих зэрэг олон талын давуу талууд байгаа. За цаг хугацаа гэдэг хичээл бол бидний хувьд бас нэлээд л хүндрэлтэй цаг болгоныг олон дахин хувилах, тэр болгон дээр танилцуулах гэж бас л цаг хугацаа ордог. Гэтэл энэ дээр бэлэн цагуудыг төрөл бүрээр ашиглах, тэр эртгээл хагас цаг, бүтэн цагийг өнгө бүрээр ингээд төрслөж ялгаад өгөхөд бол хүүхдүүд бол маш сонирхол татгууц цагийг ерөөсөө зөвхөн энэ дээр өөрийн гараар тайлбарлах боломжтой цаг хугацааг ороход бол бүрэн баримжаалах энэхүү үзүүлэлт бэлтгэхэд бол бүрэн хангаж чадчихвээ. За тэр зургийн хичээл дээр ашиглах өрсөлдөх хурлаг дизайн дээр ашиглах боломжтой. Мөн 7-д төрсүүд байгаа. За хавтан шоу үзүүлэнгээ ашиглаад төрөл бүрийнхээ алгынхээ одоо булангийнхээ үлцийнхээ зурх боломжтой. Зураг урлалыг хичээлж гисэн хэрэглэж болохоор үзүүлэнгүүдийг бэлдэж болохоор байсан.
За ингээд өглөө бүр үгийн сайхныг сонсож өдөр бүр хүний сайнтай училж өөдрөг сайхан амьдрахад өөрийн чинь хичээл зүтгэл нэг чухал шүү гэж та бүхэнд хэлмээр байна. За ингээд дараагийнхаа арга зүйгээрээ та бүхэнтэй энэхүү аппликейшн ашиглаад мөн өөр олон нээлттэй контентыг ашигласан сонирхолтой хичээлийг бэлтгэж та бүхэндээ үзүүлэх болно. Ингээд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.